бодлогын зээлийг одоо Улсын хурлын намрын чуулган завсарлаж улсын хурлын гишүүд орон нутагт ажиллан тойргийнхоо сонгогчдтой уулзаж улсын хурлаас баталж гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсон ажиллаж байна. Өнөөдөр улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогтойг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүүганд аймгийн засаг дарга Галсан Дондог тэргүүтээ аймаг орон нутгийн удирдлагуудад холбогдох албаны хүмүүс Ховд нисэх онгоцны буудлын дээр хүндэтгэн хүлээн авлаа. Монгол Улсын их хурлын дарга Монгол Ардын намын дарга Мэй Гомбинг бол бас Ховд аймагт ирж иргэд хөдөлмөрчтэй уулзах гэж байгаа. Тэгээ мэдээж тойргоо сонгогдсон их хурлын гишүүний хувьд бас энэ уулзалтанд оролцох. За цагаан сарын өмнөөс улсын сайн малчин одоо улсын авраг малчтын тодорч бас шагнал гардуулдаг. Тэгээ засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын засгийн газрын одоо дээд шагнал улсын авраг малчтаар Ховд аймагаас 5 малчин шалгарсан байгаа. За мөн одоо улсын аврагт тариаланчир 2 тариаланч шагнагдсан байж байгаа. Тэгэхээр энэ одоо шагналыг засгийн газрын гишүүний хувьд бас гардуулах. За чуулган завсарласан үед угаас уламжлал болсон одоо тойрогтой ажиллаж өнгөрсөн намрын чуулганы хугацаанд улсын их хурлын гишүүнийхээ хувьд бас юу хийж хэрэгжүүлв, ямар асуудал анхаарав гэдэг тайлангаа тавьдаг. За мөн одоо бас улсын их хурлын гишүүнээс гадна өнөөдөр засгийн газрын гишүүний хувьд ч гэсэн өнөөдөр бас тойрогтой ажиллаж бас ард иргэдэд богино хугацаанд тайлангаа тавихаар хүрэлцэн ирсэн байгаа. Энэ удаагийн томилолтоор бол Ховд аймгийнхаа 34-р тойргийн буюу улсын их хурлын буянт манхан мөст алтаа уянч сум жаргалант сумын бичигт наран баатар хайрхан тахил гэсэн багуудад ард иргэдтэй уулзахаар төлөвлөж ирсэн байгаа. Улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт жаргалант сумын бичигт наран тахилд баатар хайрхан зэрэг тойргийнхоо багуудын ахмад настнуудыг хүлээн авч уулзсан ахмад настны талаараа төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч тэдний сонирхсан асуултанд хариулт өглөө. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр засаг өнгөрсөн хугацаанд улс орны төсөвхөнд байгаа ч гэлээ ард иргэдийнхээ амьдралд чухал ач холбогдол бүхий олон чухал хуулийг санаачлан батлан гаргаж баггүй ажлыг хийж амжуулсан талаар ярьж байна. Ер нь бол бас өнгөрсөн хугацаанд Монгол Улсын их хурл засгийн газар одоо эдийн засаг нийгмийн хямралтай хүнд цаг үед ажиллаа явуулж байгаа. Гэсэн хэдиж одоо улсын их хурлын түвшинд ялангуяа тодорхой одоо юу гэдгийг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан амлалтуудаас биелүүлэх чиглэлээр тодорхой асуудлуудыг шийдсэн байгаа. Ахмад насны одоо хишиг олгох, оюутнуудаа сургалтын төлбөрийн зээл олгох, олон хүүхд төрүүлж өсгөж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд нэг цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх гэх одоо томоохон бодлогын зорилтуудаас тодорхой хэмжээ хийж хэрэгжүүлсэн. Малчтын тэтгэврийн насыг наашлуулах, малчтын тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэлээ одоо нөхөн төлөөлөх асуудлыг шийдвэрлсэн. Иймэрхүү одоо томоохон одоо бодлогын асуудлуудыг улсын хурл шийдсэн ийм намрын чуулган болж өнгөрч байгаа. За бидний өмнө бол 17 болс тийм амаргүй жил байхаар харагдаж байгаа хэдий ч одоо улсын төсвөтөд жишээ нь 17-нд шинээр бол томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажил ерөөсөй байхгүй байгаа. Гэхдээ Ховд аймагт бас урд өмнө эхлүүлсэн ажлуудаа бас ашиглалтанд оруулах тухайлах юм бол Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламж, Булган сумын одоо хүн эмнэлэг, Ховд аймгийн жаргалант сумын 14-р цэцэрлэг, Манган сумын одоо соёл спортын цогцлбор зэрэг за мөн одоо бас мэрэгжлийн хяналтын шинэ барилга гэх мэтээ одоо томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бас энэ оноос ашиглалтанд оруулж байгаа. Тэгээд иймэрхүү одоо байдлаар бас тодорхой хоригтоочтой хийх ажлуудаа улсын хурл засгийн газрын түвшинд хийх ажлуудаас хийж хэрэгжүүлсэн. Ийм л одоо ажлууд болж байгаа да. Энэхүү уулзалтанд аймаг орон нутгийн удирдлагуудад дээрх багаас сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид оролцож аймаг орон нутгийн цаг үеийн ажлын мэдээллийг өгч амжсан юм а. Энэгээр улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт жаргалант сумын тахилд бичигт баатар хайрхан нарангед тойргийнхоо багуудын 75-аас дээш настай ахмадуудаа сар шинийн мэдчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүлэн тавгийн эдээ гардууллаа. Одоо 83-аас хүрч байна. Тэгээд аймаг орны ажилтны төрлийн талаар манай сонгогдсон их хурлын гишүүн Бямбцогтой уулзаж их баярлаж гарын бэлэг хүлээж авсан дах баяртай байна. Огт ажлын амжилт хүсье. Бямбцогт гишүүн ирж ингээд ахмад насанд уулзсанд баярлж байна. Цагаан сарын гарын бэлэг гардуулсанд баяртай байна. Бямбцогт гишүүнийхээ цаашдын амьдрал ажил төрөлд нь аз жаргал хүсье. За баярлалаа. Их хурлын гишүүн хууль зүйн яамны сайд Бямбцогт ирж цагаан сарын шинийн өмнө ахмад настандан хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Нас өндөр насны хувьд ингээд энэ хурлын гишүүн аймгийн иргэдийн төлөөлөгч, сумын иргэдийн төлөөлөгчдийн гишүүдтэй баярлалаа гэж хэлье.
Улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт энэ сарын 19-ний хүртэл Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллана. Энэ хугацаанд салбарын байгууллагуудын алба хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах, боловсрол эрүүл мэндийн салбарын зарим байгууллагаар орж ажиллахаас гадна манхан, буянт, мөст, алтаа, уянч булган сумдад ажиллах юм а.